тэр олон хулгайчдын бүтэн айран байж байгаа шүү дээ. Тэ. Хаанаас гарсан? Энэ төрөөс гарсан. Энэ намуудаас гарсан. Тэгээд энийг яа дарахгүй бол энэтэй тэмцэхгүй бол тэгэл улмал лавшраал хулгай дээрмийн лоёрчдын ийм бүлэг болж байгааг санаан чилж байгаа засгийн газар бол энэ зайлуул 4 сар болж байгаа засгийн газар тийм. Зандчтар бол яг хулгайчтай тэмцэх гэж юм гэдгээс л хулгайчд өгтлээ байсан байхгүй юу да. Тийм. Яагаад өгөхээр зэрэг энэс болоод миний нэр тодорхойлчихно, миний өмч хөрөнгө хураагдана гэж. Битгий айцгаа энэ төрд чинь тэр хатуу хар арга байхаас гадна цагаан гэгийн синхруулгийн арга гэж байдаг юм л да. Тийм. Ялангуяа үндэсний ухамсарын шаардсан оргил үе дээр бол энэ гараад ирдэг. Тэгэхээр зэрэг тамнэ түүх өвчнөд өвчин бүхэн түүхтэй ийм үе дээр нэг жаахан юм тайцгаач та нар минь тийм. Энэ хавтгарлаа. Цааш толцод хортойг та нар ойлгож өгөө. Ийм учраас одоо нэрийн ариун цэвэр болоход тайцсанаас хувийн хүртээд тэгээд буцаагаад улсад тушааш. Ийм сэтгэлийн тэнхээ хүний жудаг чамд бол байгаа. Энэ хэн ингэж улсын төсөвт тэр хар дансанд байгаа мөнгө өгч чадна уу? Энэ хүн маргааш өсгөлээд цагаан нэртэй, цагаан мөртэй, гэгээн заяатай болно.